Үлгэрийн далай. 4-р бүлэг тойн босны эрдмийг магтсны 16 дугаар зүйл. Альмид тойн болвоос түүний буйн нь маш их олон буй. Өөрийн хөвгүүн ба охин ба боол шивгчин хийгээдийг тойн болгоос ба өөрөө бээр тойн болвоос түүний буйн нь цаглаж үл болё. Альмид өглөхийн тэр буйнаар 10 төрөлт хүртлийг дагуурст болоод 6 зүйл тэнгэрийн төрөлд улам мянган үе төрснөөс бээр нэгэн хүнийг тойн болгоос ба өөрөө тойн болгоос үүний буйн нь урд буйнаас маш үлэмж дээд болоо. Тэр юуны тул хэмэвээс өглөг өгсний буйн нь барагдахын эцэс буй за. Тойн болсны буйн нь цаглашгүй, эцгүй болоо. Бас шагшаабад сахисны буйнаар 5 зүүн бэлэгт аршнаар ба төгсий дагуурст эсэрүүн ертөнцөд хүртэл жаргаж болмой за. Бурханы шашинд тойн болсны буйн нь сэтгэшгүй бөгөөд нирваны хутаг хүртэл буйн нь баршгүй болоо. Хэрвээ заримуд өндөр нь 33 тэнгэрийн оронд хүртэл 7 эрднэр үүдсэн сураг үүднээс буйн нь тойн болсны буйны төдий үл болё. Тэр юуны тул хэмэвээс 7 эрдэнд суврагыг мухаг тэнэг хүн эвдэж болмой за. Тойн болсны буйныг хэн бээр эвдэж үл болмой. Буйнд номыг хүсэх бөгөөс Бурханы номоос өөр тойн болсноос бас үлэмж ном үгүй болоо. Адил дахваас нэгэн мэргэн отож 100 сохор хүний нүдийг ангааж нэгэн цагт хамт нэгнээ нүдтэй болгосон ба бусад 100 хүний нүд авах үед хүрвээс нэгэн хүчит хүн нэгэн хүнийг нүд ухахаас тонилгоос энэ хоёрын буйн нь цаггүй атал бусдыг тойн болгосон ба өөрөө тойн болсны буйн нь урд тэр хоёроос үлэмж болё. Тэр юуны тулд хэмэвээс урд тэр хоёр хүн нь нүд өгөөс ертөнцөд тус ба жаргалангийн төдий бөгөөд махан нүдний мөн чанар нь ертөнцийн мөн чанар болоо. Бусад иргэнийг тойн болгосон ба өөрөө тойн болвоос л нэгнээ нэгэнд үзүүлж зэргээр амьтныг галын эцэст дээргүй бэлгийн нүдэд болгоод бэлгийн нүдний мөн чанар нь хэмэвээс галав болтол үл эвдэрье. Түүний буйны ачаар тэнгэр хүний дотор баршгүйд таваараар жаргалцаж эцэст Бурханы утгийг олё. Тэр юуны тул хэмэвээс тойн болсон ном нь хэмэвээс шулмын аймгийг үгүй болгоод Бурханы язгуурыг дэлгэрүүлв. Буян бус нүгэлт номуудыг үгүй болгоод буянт номыг төрүүлв. Өөдгүй хэр нугуудыг үгүй болгоод дээр үгүй буйны үлсийг төрүүлв. Түүгээр Бурхан нугууд бээр тойн болсны буйн нь сүмбэр уулнаас өндөр буюу далай ёроолоос гүн буюу огторгуугаас агуу их болё хэмээн сайшаа нумлав. Хэрвээ хэн хүн тойн болохыг түйдэж саад хийвээс түүний нүгэл хилэнц маш хүнд болё. Айлтгаваас нэгэн хүн хав харанхуй байшинд орвоос юун бээр үл үзгүй лүгэ адил түүний нүглийн ач үр түүн лүгэ адил бөгөөд маш хав харанхуйт амтан тамд унав. Адил дахваас хамаг мөрөн далайд цутгах нүглийн ач үр түүн лүгэ адил бөгөөд хамаг нүглээ тэр хүний биед хурааж адил дахваас галын эцэст гал бадарваас л жавхланд сүмбэр уул төлөгдөхгүй лүгэ адил. Тэр хүн бээр амьтан тамийн галд хосролгүй төлөгдөхүйд адил болоо. Бусдыг тойн болгосон ба хэрвээ өөрөө тойн болвоос түүний буйн нь маш их болё. Тойн болсон нь судрын аймгийн усаар огоо даруун болгоод Үхийгээс Нисванээс хамаг хэр нугуудыг угааж орчлонгийн зовлонгуудыг огоот арилгаж нирваны хотгийн шалтгаан болов. Номхдохын хөлөөр огоот арилсан шагшаабадын газар ташгээд илт номын нүдээр хамаг ертөнц дахны буянт үйл ба нүгэлт үлсийг үзээд сэтгэсний ёсоор хутагтын 8 үеийн мөрт одоод нирваны балгасад хүрэх болоо. Түүгээр эмхэн ба залуу иргэнийг тойн болгосон ба өөрөө тойн болгоос түүний ач болмой. Тэр цагт яаж төгснөгдсөн Бурханы хааны балгас дах галандагаа шувуу оршсон ойд суун амуй. Тэр цагт тэр хааны балгасанд цогц төрлөخت хэмээгдэх 100 насалсан тийм нэгэн гэрийн эзэн болов.
тэр гэрийн эзэн нь тойдын эрдэн цаггүй бүхийг сонсож бүрэн. Ийн хэмээн бурхны шашинд би юунд тойн эс болов хэмээн сэтгэж эм хүүгүн ба боол шивгчэнд би тойн босгоо хэмээн өгүүлсэнд тэдгээр хамаг хүн тэр үгнийг үтгсэн үйдэж тойн болохыг сонсож тэдгээр маш баясаад өдгөө чи тойн болохгүй цагт хүрв өтөр оддгой хэмээн өгүүлсэнд төдий тэр гэрийн эзэн бурхны суух орон гэрэлт модны ойд одоод аяга тахимлаг нугуудаас ийн асуурав. Тэнгэрийн хүнд тус хүргэсэн гих нэгүүлсэгч яаш дүүс нүгцэн бурхан хаан суун ам вэ хэмээн асууваас аяга тахимлагууд зарлиг болров. Яаш дүүс нүгцэн бурхан нь олон амьтнаа туслахын тулд бусад оронд зорчин одов хэмээн өгүүлсэнд тэр гэрийн эзэн өгүүлрв. Аяга тахимлагуудаа бурхан багшийн шавь нарын дотор дээд маллай бэлэгт хэн буюу хэмээн асууваас аяга тахимлагууд өгүүлрв. Тойн шарын хөвгүүн буюу хэмээн өгүүлсэнд төдий тэр өвгөн таягаа тулж шарын хөвгүүн хаан бүхий тэнд одоод таягаа тавьж мөргөөд ийн хэмээн өчөв. Ай гутагт намайг тойн болгож сойрох хэмээн өчвөөс тойн шарын хөвгүүн ийн сэтгэрэн энэ өвгөн гэрийн эзэн сурах ба Дян ба хуврагуудын үйл хийгээдийг үл чадмай зан хэмээн сэтгэлд ийн өгүүлрв. Айн гэрийн эзэн чи өртөлсөн тул цагаас өнгөрч тойн болж үл чадна. Харин гэртээ хартгаа хэмээн өгүүлсэнд төдий тэр өвгөн зэргээр махаг ашиг убаалыг тэргүүтэн тэдгээр хутагтын дэргэд одоод намайг тойн болгон сойрох хэмээн өчн залбирсанд тэдгээр хутагтанд зарлиг болров. Чи урьд бусад хутагтанд тойн босгоо хэмээн үтсэн буюу хэмээн асууваас төдий тэр өвгөн би урьд тойн шарын хөвгүүнд намайг тойн болгох хэмээн өчн залбирваас эс болголоо. Тийм бөгөөс тойн шарын хөвгүүн чамд юу өгүүлв? Тэд өгүүлрв. Өвгөн чи цагаас өнгөрсний тулд тойн болж үл чадмай хэмээн өгүүлв. Тэр аяга тахимлагууд өгүүлрв. Тийм бөгөөс мэргэн ба бэлэгтний манлай болсон шарын хөвгүүн чамайг ятгаж байлгасанд бид бээр чамайг яахан тойн болгомоё. Адил тугаас мэргэн отож хүн өвчт хүнийг өвчнийг болгоож идгээв. Үл болох өвчнийг үл эмчлэн дэвчих бөгөөд бусад өчүүхэн отож түүнийг яахан идгээмүү. Түүнийг магад өхүүлэхийн тулд болоо. Мэргэн оюут шарын хөвгүүн чамайг ятгасанд бусад аяга тахимлаг яахан тойн болгомоё хэмээн өгүүлсэнд төдий тэр гэрийн эзэн зөвхөрч гэрэлт модны ойгоос гарч хаалганы босгон суугаад их дуунаар гаслан уйлаад ийн өгүүлрв. Би тэргүүн төрснөөс янагшид их гим үйлцсэнгүй бөгөөтл намайг тойн үл болохгүй юуны шалтгаан буй. Зандалч язгуурт убаалын мэт тойн болсон ба муу буртгийг арчигч иргэн ба тоо томшгүй хүнийг алсан хуран эрхт ба ашийн хөвгүүнд огшин хэрцгий хийгээд нь тойдын санаар хүртэн атал ямар гэмтийн тул намайг тойн эс болгов хэмээн өгүүлсэнд төдий яаш төгс нүгцэн бурхан Тэнгэрсийн хаан хурмсны 7 эрдэнтийн бэлгэд адил бэлгэс үлгэрээр бие чимж гэлбэлцгүй биеэр сайн зогт төрлөгт гэрийн эзний дэргэд ирээд гэрийн эзнээ юуны тул гаслан зовлон хэмээн зарлиг болсонд төдий гэрийн эзэн эсрүүн их шиг мэт бурхны зарлагыг сонсож төдий маш баясан бишрээд хөвгүүн эцэг их юугэн үтсэн мэт маш баясаад алгаа гавтгаж өвдгөө хүсэр сүгдөөд бурханд мөргөж ийн хэмээн өчөв. Бурхнаа хүний дотор зандалчин ба догшин хэрцгий хүн ба худалч ба гүжирч муу язгууртныг тойдын зэрэгт оруулах атал ямар гэмтийн тул намайг тойн үл болгомоё. Гэрээр дүүрэн хүн намайг бүтэлсний тул уйдаж хэрэгээс гарав. Өдгөө хэрвээ тойн эс болвоос гэртээ харж үл болмоё. Надад суух оронгүй бөгөөд өдгөө энэ оронд өөхөх би хэмээн өчвөөс бурхан зарлиг болров. Чамайг тойн болох үед хэн ятгав хэмээн зарлиг болсонд гэрийн эзэн өчрөв. Номын хүрд орчуулагч номын хаан чиний нүхтийн дотроос мэргэн бэлэгтний маллай ертөнц дахныг удирдагч шарын хөвгүүн намайг тойн эс болгов хэмээн өчвөөс төдий эцэг их юугэн үнэлэхгүй хөвгүүнд эцэг их нь сайн зөөлөн өгүүлхийн ёсоор ихнийг үйлсэгч бурхан багш тэр гэрийн эзнээ ийн хэмээн зарлиг болов. Ай гэрийн эзэн сэтгэлээ үл зовоотгүй чамайг би тойн болгосгүй. Шарын хөвгүүн хэмээгээс 3 асанга галавт хүртэл хатуужин явдлаа хичээж 100 галав хүртэл буян үлдсэн бус шарын хөвгүүн хэмээгээс хамаг төрөлд маш бэрх явдлаар тэргүүн ба нүд ба яс ба чүмэг ба мах ба цус ба
арьс ба, хүл ба, гар ба, чих ба хамар хийгээдийг огтолж өглөг өгсөн бус. Шарын хөвгүүн нь барсад биеэ өгсөн ба, галын гууд түлэгдсэн ба, биед төмөр хадаас шаасан ба, бие мянган гол хатгаж зул шатаасан бээр бас. Шарын хөвгүүн нь орон ба, балгас ба, им хөвгүүн ба, боол шивгчин ба, заан ба, тэргэн ба 7 эрдэнэ хийгээдийг өглөг өгсөн бус. Шарын хөвгүүн нь тэргүүн тоо томшгүй галавт 100 мянган тоотон гойлд бурхан нугуудыг өргөн хүндэлсэн ба, дунд тоо томшгүй галавт 9 түмэн 9 мянган бурханыг хүндэлсэн ба, эцсийн тоо томшгүй галавт 10 түмэн тоотон бурхан хийгээдийг хүндлээд тэдний өмнө тойн болж шагшаабад Барамидыг огоод төгсгсөн бээр бас. Шарын хөвгүүн номыг дураар номлогч бас. Юуны тулд иймийг тойн болгох, иймийг тойн үл хэмээн өгүүлмээ. Ямагт би номыг дураар эрхэндээ оруулсан бөгөөд 6 Барамидаар өргөж хүлцэнгүүт хуйгийг өмсөөд бод модны дэргэд очирт суурьнд сууж шулмын аймгийг дарж илт тулсан бурхны гутгийг олсны тул надтай адил хин бээр үгүй болоо. Түгээр чи миний хойноос эртгүй. Би чамайг тойн болгосгоо хэмээн тэр цагт яаж төгс нөхцөн бурхан элдв аргаар түүний сэтгэлийг баясгасан. Түүний гашууд сэтгэл нь амарлаж бүрэн. Маш баясгаланд сэтгэл төрөөд бурхны хойноос даган сум хийдэд одов. Яаж төгс нөхцөн бурхан маха мугула яанад зарлаг болов. Чи энэ гэрийн эзнийг тойн болгохгүй. Заяа чамд буй. Чи үүнийг тойн болгох үед тэр юуны тул химээвээс амтнанд хинтээ учрах заяад бөгөөс тэр л түүнийг номготхон чадах. Бурхан лугаа заяад бөгөөс босод бээр түүнийг номготхон үлж чадмай. Альмад шарын хөвгүүн лүгээ заяат буй Модгала яны ба гашив ба ис төрдсөн ба навуун тэргүүт нь нөхөд бээр түүнийг номготгож үлж чадмай. Түүнчлэн хүү аль нь лууга заяа нийлэлтвээс тэр түүнийг номготох юу. Тийм хэмээн зарлаг болсон Модгала яны ийн сэтгэрв. Энэ гэрийн эзэн өвтөлж номыг сурах ба даяан гургуудыг үлийг үлж чадмай за хэмээн сэтгэвээс бээр номын хаан бурхны зарлагыг яахан давмай. Давмаас үл болмой хэмээн сэтгэж тэр гэрийн эзнийг тойн болгоод аяга тахимлаг болгов. Тэр хүн урд төрөл буян хийсний хүчээр номын гохоор баригдсан ийм буй. Төмөр гох загасны тагнаад торвоос магад гадагш гарах мэд тонилгоор буйны чуулганыг бээр хураагаад өдөр шөнөд хичээж унших ба сурах ба уншихгүй үйлд орж хичээсэн судрын аймаг ба номготхын аймаг ба элт номын аймаг хийгээдийг дэлгэрэнгүй дотроо багтааж ухаас л өвтөлсний тул ламыг өргөн хүндлэхгүй ба үдэн угтахгүй ба үнэн өгүүлэхгүй ба мөрөггүй тэргүүтнийг ис чадсанд түүнээс урд санваар авсан дээр суугч залуу аяг тахимлагууд ийн сэтгэрв. Энэ өвгөн аяг тахимлаг унших ба сурсандаа омогшиж манийг үл хүндлэх ажгүй хэмээн сэтгэж насад түүнийг хөнөв. Аяг тахимлаг өвгөн ийн өгүүлрв. Би өөрийн гэртээ суух цагт ийм хөвгүүн намайг хөнөөмөй. Өдгөө тойн болсон эдгээр залуу аяг тахимлаг намайг хөнөөн ажгүй. Эрт ямар нүгэл үйлснээр ийм зовлонд болов. Ийм болж суун атал өвхвээ сайн болмоо хэмээн сэтгэж төдий тэр ойн цахад их урсах мөрний хязгаарт одоод номд дийлээ тайлж модны гишүүнд үлгэж өвдгөөс өвдөж нүднээс нулимс цувруулж ийн хэмээн ботод тангарлав. Би бурхан ном хуургуудыг огоод дэвчих бус буй за. Ямагт энэ биеийг минь тальбай мөв. Бурхан ном хуургуудыг огоод дэвчих бус буй за. Ямагт энэ биеийг минь талбмүй. Би өглөг өгсөн ба шагшаабад сагсан ба хичээнгүй хичээсэн ба судрын аймгийг уншсан буйны ачаар энэ биеэс хагацж төгсий дагуурт бэрх өмгт нөхдөдөө хүндлэгдэгч тийм
язгуурт болон төрөөд буйнд ном орох үед үл төрүүлэгч турхаар 3 эрдэнэлүүгээ уулзаад тойвон болж номыг хичээх ба мэргэн багш луугаа учирч дээд хутгийг бээр надад үзүүлэх болтугай хэмээн батад тангаргалж гүн болоод түргэн урсагч ойлт мөрөнд харихуяа тэр цагт Модгалаяна тэнгэрийн нүдээр өөрийн тэр өвгөн шавыг өдгөө юу хийм үү хэмээн сэтгэж үзвэл тэр өвгнийг усанд харайхыг үзээд төдий усанд үл унган рид хувилгаанаар усны цахад тавьж ийн өгүүлрэв. Номын хөвгүүнээ юуны тулд усанд унаж өвхмөй хэмээн асууваас тэр өвгөн ичгүүрт болж ийн сэтгэрэв. Өдгөө ямар үг өчвөө сайн болмой хэрвээ би худлаар багш юугаа мэхэлвэл төрөл тутамд хэлхий мухаг болон төрмөй хэрвээ би худал өгүүлбээс багш зүүн бэлгээр мэдмэй айлмад ертөнцөд мэргэн бэлэгт болоод айл зан минь шудраг болж арга зал үгүй болов хамаг тэнгэр нар бээр хүндлэхгүй болов мэргэн бэлэгт ис болоод арга зальт болвас бусдын багш үл болон хүндлэгдэх үгүй болмой хэрвээ мэдхүйе үгүй болвас бээр арга зал үгүй сайн айлт болвас бусдын тус үлдэн чадвас бээр өөрт тус болов хэрвээ мухаг тэнэг болоод арга зальт болвоос л хамаг бүгд түүнийг үзээд энэ бээр арга зальт болоод худал өгүүлэх буюу хэмээн дайран өгүүлэх болов хэрвээ тэр хүн үннийг өгүүлвээс хамаг бүгдэд түүнийг үзээд энэ бээр арга зальт болоод худал өгүүлэх буй дайран өгүүлэх болов хэрвээ тэр хүний үннийг өгүүлвээс хамаг бүгдэд үл итгэгдмөй би багш юугаа худлаар аргадваас зохисгүй болов үннийг өгүүлэхгүй хэмээн сэтгээд багштай ийн хэмээн өчөв багшаа гэргий хөвгүүн минь надаас уйдаж ис хэрэгэлсэнд би тойон болж хийдэд оршвоос бээр намайг бусад бээр хөнөөж амаргүй сухад өгсгүй хэмээн сэтгэж усанд унах минь тэр бүлгөө хэмээн өгүүлбээс Модгалаяна тэдгээр үгийг сонсож ийн хэмээн сэтгэрэв. Үүнийг төрөх ба үхэхийн аюулаар ис айлгаваас тойон болсон нод босгүй болмой хэмээн сэтгэж түүнд ийн өгүүлрэв. Шав минь чи миний энэ номд дээлний цахнаас үл алдан чанд байр хэмээн өгүүлээд дээр огторгуй тайлж хийнд хийсгэгдсэн хэвэгт адил эрд хувилгаанд хүн гартаа нэгэн хялгас авахгүй адил харцах шувуу болжмрыг авахуяа луугаа адил хүн гараа атраад сунгасанд адил огторгуугаар одоод далайн хязгаараа хүрсэнд далайн хязгаарт маш гоо үзэсгэлэнт бэлэг лүгээ төгссөн тийм нэгэн ийм хүний шин үхсэн хүүр ажгуу нэгэн могоо тэр хүүрийн амраар нь гармав нүдээр нь ороод чихээр нь гармав Модгалаяна түүнд үзүүлээд басгүй чанаг шодсонд цогт төрлөخت аяга дахимлаг хүчрэн хутагт ийм бэлэг лүгээ төгссөн энэ ийм хин химэх ажгуу хэмээн хүчвэс багш нь цагтаа хүрвээс үүсгүй хэмээгээд басгүй оцсонд нэгэн ийм их зис тогоо нэрж түүний дотор ус хийж түүнд их гал түлээд усаар ориглон буцалгаад дийлээ тайлж тэр тогоонд ороод сац үс нь зулгарч махан болж үс яснаас хагасж ус дэвлэн буцалгаад ясна гадагш гарав. Тэдгээр яс хийнд хийсгэгдээд сац нэгэн хүн болж зис тогоон дотроос мах авч идхийг үзв. Төдий цогт төрлөخت аяга дахимлаг хуйх үсээ сэрвийлгээд маш айн эмээгээд ийм хүчрв. Багш энэ мах идэгч хэн буюу хэмээн өчвөөс багш цагт хүрвээс тэнд өгүүлсгүй хэмээн өгүүлээд басгүй оцсонд нэгэн их модонд навчба гişүүн үйлсийн завсарт зүү хатгахын төдий зайгүй олон хорхоо идэхэд их дуунаар дуудах дуун гарсанд амтан тамын дуунд адил бүхийг сонсож бүрэн ийм өчрөв. Багшаа ийм муу дуун хэнийг буй хэмээн өчвөөс багш цагтаа хүрвээс тэнд өчсгүй хэмээгээд бас оцсонд би энэ хүний биет тэргүүн нь араатны тэргүүд олон бэрд нэгэн хүнийг хүрээлж энд тэндээс сумаар харахад сумнаас нь гал бадарч тэр хүний биеийг төлөгдүүлэн бүхийг үзээд ийм өчрөв. Ийм дэстгүй зовлонгоор зовж дутах орон хаан бээр энэ хэн
буй хэмээн өвчвөөс багш нь цагтаа хүрвээс тэнд өгүүлсгүй хэмээгээд басгүй одоод нэгэн хол газар хүрвээс нэгэн их уулын дэргэд нэгэн хурц элдийг ир дээш хандуулж хатгасанд нэгэн хүн уулын ориглоос уруу гүгээд тэр элдний ирэнд огтлогдоод басгүй эрт миссээр газарт гатгаж түүнчлэн өчүүхэн бээр амрах чөлөө үгүй бас гүйн бүхнийг үзэж ийм өчрөн багшаа ийм зовлонт хүн хэн буй хэмээн өчвөөс багш нь цагтаа хүрвээс тэнд өгүүлсвэ хэмээгээд басгүй чанагш шооцсонд 700 бээрийн төдий нарыг бээр халахлагч сүудрээр далайг харанхуй болгоогч тийм их ясан уул бүлгүү тэр ясан уулын нэгэн хавирганы ясанд Модгалаянагийн янагш чанагш явхад хойноос нь өвгөн аяг тахимлаг дагаж одон атал би явсаар багшаас төөрөн хагцсан бай. Урд үтсэн тэдгэрийг үзэхгүй хэмээн сэтгэж юм шүү. Багшаа урдах үтсэн тэдгэрийг надад номлон сойрох хэмээн өвчвөөс багш нь өдгөө цагт хүрв. Чамд үзүүлсгүй хэмээн ийм зарлиг болруу. Урд үтсэн тэр имийг мэдсгүй хэмээн хүсвээс тэр нь Ражагараха балгасдах их Сардвайх нэрт хүний юм бүлгөө. Тэр имийн өнгө үзэсгэлэн сайн болоод эрл үгээ амраг бүлгөө. Тэр Сардвайх далаад эрдэн авахаар одохдоо им юугээ аваад 500 худалдаач хүн онгоцонд ороод далаад оцсонд тэр им нь нас турхаар 3 модыг солбилж тавиад тэр модонд толь уйж биеэ толинд үзвээс маш сайн гоо үзэсгэлэн үзээд өөрийн биетэй маш тачав. Тэр цагт далай дотор нэгэн их лаг мэлхийл үгээ учирч онгоцон нэвтрээд 500 хүн үхв. Юр далайн чанар нь хүн үхээд үүр үл удан далайн захад гархаажгүй. Тэр им үхээд сац далайн захад гарсан тэр бүлгөө. Юр амтан үхэх цагт юунд тачааваас түүнд төрөв. Тийм бөгөөс амтан тамд унахыг хэн бээр хүсэхгүй бөгөөтөл амтан тамд олон төрсөн юм болов хэмээн өвчвөөс багш зарлиг болров. 3 ертөнцийн эдийг хулгайлсан ба эцэг эхийн эдийг хулгайлсан ба хүний аймд ядалсанд тэргүүтэн их нүгэл үлдсэн амтны нүхээ цац маш түйндэрдэгч амтан тамд унаж тэр хүн хий ба хүүтэн өвчнөр инэлж сэтгэлдээ гал хүсээд галын дотор одоод цац төрөл эвгүүтэж маш бадрангуй амтан тамд төрөв. Хэн бурханд өргөсөн зул ба бурсан хуваргуудын зул ба эд таваар хийгээд их хулгайлсан ба бурсан хуваргуудын чуулах харшиг эвдэлсэн ба ном номлохуйд харшиг эвдсэн ба өвлийн хүүтэн болсон цагт бусдын дээлийг булаасан ба хүчит бүхий тул хүүтэнд дараах цагт боо шивгчин ба бус иргэний дээлийг булаагаад биед нь ус хийх тэргүүтэн өөдгүй их нүгэлд үлдснээр мүст тамд төрмөй заа. Тэр амтан халуун өвчнөөр инэлж насад сэрүүн хүүтнийг хүсмөй за. Хүсээд цац тэдгээр хүүтэн тамд төрмөй. Удвал ба бадан ба гумада ба бундарига мэт дэлбэрэгч бээр амтан там түүн лүгээ адил хагарах мэт тэргүүн яс хийгээд 100 мянган анги болон хагарах болёо. Аль болон хэмээн аль хин бээр амтан харамлах сэтгэлээр бусдын тижэл хоолыг таслаад цагаар тэдэнд идээ. Үл өгөгч бөгөөд харам сэтгэлд тэр хүн нь буртаг өвчнөө хүртээж идээ бээр аманд идэж үл чадах цагт им хүн ба ураг садан олон зүйлийг идээнийг бэлдээд энэ идээ нь амтад энэ нь хүчит болоо, энэ нь гашуун болоо, энэ нь шингэхүй хялбар. Чи үүнийг иддэггүй хэмээн хичээж өвөөс тэр хүн уурлаад хэлэгнэж ийм идээнийг нүдэнд бүү үзүүлдэггүй хэмээн сэтгэгч тэр хүн үхээд сац бэрдэд төрөв. Альмад 3 эрднийг үл бишрэгч хутагдан хуваргуудыг доромжлогч тийм амтны нь энэ заяны муу буртаг өвчнөө хүртгэгдэж хөвтөж бээр үл болон буйны зүгийн үгсийг сонссон ч үл таалагч тэр өвчт хүнд нь дэргэд сахигч хүн нь түүнийг үхэхийг магад мэдэж ийм өгүүлв. Өдгөө чи ном сонсоод шагшаа бат сахитгай бурхны хөрөг ба аяг тахимлагууд хийгээд залж ирээд чин сүсэг сэтгэлээр мөргөөд буйныг өргөтгөө хэмээн хичээж дурдсанд
Тэр хүн маш үл таалан, үл баясан, уурлан хэлгэнэж би 3 эрдэнэ ба буяны нэрийг бээр үл сонсох тийм оронд төрвөөс маш сайн болмоё хэмээн сэтгэгч тэдгээр хүн үхээд сац муу төрөлд атгууснаас төрөлд төрөв.